Ерөнхийлөгч Сүрэн орлоо гэдэг хүн байна аа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр бид нэр хэвлэлийн байгуурлаараа энэ үндэсний компаниудыг хохироосон тухай гадаадын одоо Samsung гэдэг компанид мэдээлэл хөрвүүлэхээр ингэж орол хийх гэж байсан. Тэгээд тэр одоо ажил явдал гарсан учраас бид нэр хойшлогцоор байгаа өнөөдөр боллоо. Тэгэхээр өнөөдөр бол Samsung-ийн төв офисоос өөрөөр хэлэх юм бол Samsung CNT гэдэг компани одоо төлөөлөл ирсэн байгаа. Үүнтэй холбогдуулж өнөөдөр бид нар үндэсний одоо компаниудыг тэр тусмаа 13 компани одоо хохироод хийсэн ажлынхаа төлөө хөлс мөнгө авч чадаагүй байгаад учраас бид нар энэ компаниудтайгаа хамтарч энэ Samsung CNT компани цагиргаад одоо албан ёсны мэдээлэл хөрвүүлэхээр шийдвэрлсэнийг танилцуулъя. За та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. За Монголын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын их төвшөө. Өнөөдөр энэ хэвлэлийн байгууллага дээр Монголын төмөр замын нэгдсэн холбоо болоо. Энэхүү төслөөс хохирсон энэ компаниудын төлөөлөлний энэхүү мэдээллийг хийж байна. За Монгол улсын засгийн газрын 2012 оны 11 сарын 3-ны төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 121-р тогтоолоор ухаан удаг гашуун сухад чиглэлд төмөр замын суур бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессийн гэрээг зогсоосон юм а. За тухайн концессийн гэрээнд бол 267 км урттай төмөр замыг 100% хувийн хэвшлийн хөрөнгөөр бариад 19 жилийн дараа 51%-ийг төрд үн төлбөргүй шилжүүлэн өгөх заалтаа байсан. За өнөөгийн болж буй үйл явцад бол дүнэлт хийвэл салбар удирдах байгаа хүмүүсийн энэ шийдвэр нь зөв эсвэл буруу байсныг хэлбэр ялгаж болохоор байна. За энержи ресурс ухаан удаг гашуун сухад чиглэлийн төмөр замын суур бүтэц барьж эхлэх үед Samsung CNT компани болон түүний охин компани болох SCTESM. За би энийг цаашлаа 6 хэсэгтэй компани гэж ярьчих. За компанитай төмөр зам бариулах ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг хийгээгүй харин албан загтлаар эцэслэн тохиролцсон байдаг юм. За энэ эцэслэн тохиролцсон гэдгийг бол гэрээ байгуулсан мэтэр олон нийтэд бол зарлан танилцуулж засгийн газрыг хуурч мэхэлсэн үйлдэл түүлийн харамсаж байгаагаа илэрхийлж байна. За Монголын төмөр замын зам төрийн өмчт компани ямар нэгэн сонгон шалгалтгүйгээр төслийг ерөнхий гүйцэтгэгчээр Samsung CNT компани түүний охин компани болох 6 хэсэгтэй энэ компаниг ажилуулсан гэдгийг баримт бичгийн үндслэлээр бол баталж байгаамаа. Ер нь бол за энэ хүү 6 хэсэгтэй компани 2012 оны 12 дугаар сард 139 мянган $4 сантаагаар менежментийн зөвлөгөө өгөх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж гүйцэтгэх захирлаар нь бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ли Жон Ёл ажилласан юм. За мөн оны 10 дугаар сарын 1-нд Samsung CNT корпорацийн дэд ерөнхийлөгч гүйцэтгэх захирал ноён Жун Ёнжу Samsung CNT компаниг төлөөлж энержи ресурстэй гэрээ хэлцээр хийх 7 үргийг хүлээсэн юм байна. За Ли Жон Ёлыг төлөөний хүнээр томилон итгэмжил олгосон. За Ли Жон Ёл нь 6 хэсэгтэй компани захирлаар ажиллаж байхдаа бүгд найрамдах Солонгос улсын иргэн Синг Юм Хад Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудал барих итгэмжил олгосон ноцтой баримтыг бид энэ удаад бол дэлгэж байгаамаа. За Ли Жон Ёлын өөрт нь олгогдсон 7 үргэнд итгэмжлэгдсэн түүнийг зөвхөн төмөр замын төсөлд энержи ресурстэй гэрээ хэлцэл хийх эрхийг өгсөн атал шинэ онгоцны бодол барих итгэмжил бусдад өгөх төмөр замын төслийг гүйцэтгэх ажилд Монголын төмөр зам төрийн өмчт компанитай гэрээ үзэгдэх эрхгүй байсан юм а. За энэ дээр бид энэхүү юуны бас итгэмжлэлийг энэ дээр авчирсан байгаа. Итгэмжлэл нь та бүгдэд бас танилцуулъя. За шаардлагатай гэж үзвэл та бүгд эндээс бас аваад харчаарай. За нөгөө юу наа нүтэй итгэмжлэл. За хамгийн аюултай нь бол энэхүү гадаадын маш том Samsung групп маань
оруулж ирсэн компаниуд охин компани CNT, Samsung CNT-ийн оруулж ирсэн охин компаниуд маань ямар нэгэн төмөр замын зам болон нисэх онгоц барих зөвшөөрөл лиценз бол байхгүйгээр манай энэ Монгол улсын хэмжээнд байгаа хамгийн том 1.5 тэрбум $. Төсөвтэй энэ хоёр төслийг бол хэрэгжүүлж байна. За энэхүү 6 үсэгтэй компани бол өөрсдийнх нь бол дөрмийн сан бол үндсэндээ $100,000 дөрмийн сантай. Тэгсэн хэрнээ 1.5 тэрбум $. Төслийг бол хэрэгжүүлээд явж байна. За энэ дээр харагдж байна. Ерөөсөө дөрмийн санд нь үндсэн үн $100,000 хөрөнгөтэй байгаамаа. За энэ компани тухай хуулиар бол ажил үүрэгтэй хангалтгүй ажилласан аж ахуй нэгжийн хариуцлага компани дөрмийн сангийн хэмжээгээр тогтоогдгоо гэдэг. Тэгэхээр 1.5 тэрбумын ажлыг ямар ч зөвшөөрлгүй, лицензгүй гүйцэтгэсэн байгуул маань эргээд одоо энэхүү хариуцлагыг хэн үүрэх вэ гэдэг асуудал бол энэ дээр бол гарч ирж байгаамаа. За Ухаан удаг гашуун сухатын чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтанд ажилласан Ли Жон Ёл итгэмжлэлд тусгасан 7 үүрэгт бүхий итгэмжлэл байт юм а. За энэ дээр нь болохоор энэхүү итгэмжлэл дээр нь 2 дугаар заалтан дээр нь юу гэж заасан бэ гэхээр Samsung CNT компаниас болохоор санхүүгийн холбоотой мөн компани өөртөө холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гэж бага явдал нь энэхүү 6 үсэгтэй компани санхүүгийн нөхөн төлбөрт унвал Samsung CNT компани хариуцлага хүлээхгүй гэдгийг бол баталж байгаа юм а. За иймээс дөрмийн сан $139,000 компанитай Чингис Понтын мөнгөөр ол 1.5 тэрбум $. Өртөгтэй ижил төвшний 2 том мега төслийн хариуцлагыг хэрхэн тооцох гэдэг асуулт бол зүй ёсоор яалтчгүй гарч ирээд байгаа бидэнд. За өнөөдөр бидэнд байгаа баримтаар бол Ли Жон Ёл нь төмөр замын төсөл дээр туслан гүйцэтгэгч 13 компанийг говьруу нүүлгэн шилжүүлэн хэмээн Монголын төмөр замын төрийн өмчт компаниас $14.8 сая авсан байдаг. Гэтэл санхүүгийн бичиг баримтаас үзэхэд 3 компанид нь $2 сая өгч үлдэгдэл болох $9 сая нь бол завшсан нь бол батлагдаад байгаа. За энэ бол Samsung CNT компани болон олон улсын хэлэлцээрт баримталдаг бизнесийн наад захын соёлгүй хуулийн этгээд гэдгийг харуулж байгаа юм а. За үүнийг бол гэрээний залилан гэж олон улсад дүгнэдэг. За өнөөдрийн байдлаар туслан гүйцэтгэгч 13 компани нь одоо хийгдсэн ажлыг 100% гүйцэтгэлсэн атал $59 сая 6 үсэгтэй компани өгсөө. За гэтэл бол Монголын төмөр зам төрийн өмчт компаниас тус компани $199.7 сая $ыг бүрэн шилжүүлж өгсөнийг хөгжлийн банкны санхүүжилт баталж байдаг. За цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтс $140.7 сая чухам юун зарцуулсныг олж тогтоохоор ажиллаж бүг улс төржүүлэхгүй байхыг уриалж байгаагаа мэдэгдэе. За цаашид бид олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж Samsung CNT компани ёс бус бизнесийн үйл ажиллагааг дэлгэх болно. За мөн хэвлэл мэдээллээр олон нийтийн мэдээлэл муутай байгааг ашиглан дарих угаасан мэдээлэл түгээж буй улс төр болон төрийн холбогдох төлөөлөлтөд төмөр замын бүтээн байгуулалтын логоор сэдвэр хаалц мэтгэлзээнд оролцоход бэлэн байна гэдгийг аль биесээр манай холбооны зүгээс болон хөгжчдийн зүгээс мэдэгдэж байна. За энэ маягаар одоо гадаадын компаниуд Монгол улсын нутагт дэвсгэрт ирчгээд ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, эрх байхгүй шахуу, лицензгүй нэг итгэмжлээрээ нэгэнд гадаадын иргэдүүд биендээ дамжуулаад Монгол улсын маш өндөр төслийг одоо ингэж лоуэрдэн авч ажиллаж байгаа бол энэ шудраг бос явдал гэж бид үзэж байна. Тэгэхээр тэр тусмаа үндэсний Монголын 13 компани мөнгийг автсан мөртлөө тэдний хийсэн ажлын хөлсийг өгөхгүй байгаа явдал бид нар үнэхээр гүний харамсаж байна. Тийм учраас бид нар энэ Samsung CNT гэдэг компанид толгой компанид нь хандахаар аль биесний мэдээллийг хөрвүүлэхээр болж байна. За үүнтэй холбогдох асуултыг бид хариулахад бэлэн байна.
Одоо яг хэдэн төгрөг аавна гэсэн За 13 компани 11 сая доллар өгөх ёстой өгөөгүй байгаа. Ажлынх нь хөлсгөөд. Энэ бол том мөнгө. 11 сая доллар гэдэг бол. үнсийг хаанаас авсан? Энийг мөн энэ одоо 13 компанитай гэрээ байгуулсан Samsung компани хариуцах ёстой. Samsung тэр 6 өсгтэй Samsung TECAM гэсэн юм 6 өсгтэй зохиомол компани бол. Өөрөөр хэлбэл энэ ийм хэмжээний одоо хариуцлагыг хүлээж чадахгүй дараа нь одоо энэ бидэнд барьж байгуулж өгч байгаа энэ үйл ажиллагааг баталгааг нь гаргаж өгөх ёстой гэтэл энэ компани ийм баталгаа гаргах чадамжгүй байна гэж манай инженерийн нэгдсэн холбооноос бол үзэж байгаа. Зарим бичиг баримттай танилцсан. Гэтэл энэ компаниуд одоо баталгаа 100 жилийн баталгаа, 50 жилийн баталгаа, 20 жилийн баталгаа гэж гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ компаниуд ийм гарах боломжгүйгээс гадна бүр ийм барьж байгуулах гэрчлэгээ байхгүй нэ гэж хэлэх гээд байна л да. Тэгэхээр хааны одоо энэ хааны төсөлтөө мөн энэ эзэн хамтлагчгүй замрах юм ахалтай Сонсохгүй. Одоо энэ 6 өсгөөс хамсаж ирсэн чадчих гэж шүү. Тэгэхээр таанд одоо таны хавцаа 11 сая доллар гэж энэ эзэн хамтлагчгүй одоо гоо эзэнгүй болчиход байна гэж ойлгож байна. Үндсэндээ бол тийм болчиход байна. Ягаад гэвэл энэ CNT гэдэг компани бол толгой компани. Энэ бол Солонгост байна. Энэ толгой компани нь бол энэ 6 өсгтэй компанид итгэмжил олгосон байдаг. Олгосон итгэмжлээ дараагийнхаа хүндээ олгосон байдаг. Өөрөөр хэлэх юм бол 3 дахь этгээдтэй дамжуулах журмаар энэ том төслийг 1.5 сая долларын өртөгтэй төслийг ийм журмаар хэрэгжүүлэхээр ингэж гар дамжуулсан нэг солонгос иргэн байна л гэж үзэхээс өөр аргаалга. Яг гэвэл энэ нь олон улсад батлагдсан гэрчилгээ, хариуцах үүрэг, санхүүгийн хариуцлага гэж юм алга. Өөрөөр хэлэх юм бол толгой компани нь энэ 6 өсгтэй компани захирал ял гэдэг хүнд итгэмжил өгөхдөө санхүүтэй холбогдолтой асуудлыг бид хариуцахгүй гэсэн энэ итгэмжил дээр бол тодорхой бичсэн байж байгаа. Тэгэхээр бид нар энийг шалгуулах зүйтэй, хийсэн ажлыг үзүүлэх зүйтэй, хинийн хянсан, хинийн одоо хөндлөлийн хяналт тавьсан энийг хариуцсан компаниуд нь энэнд одоо хариулт өгч одоо сангийн амтай энэ талаар тайлан мэдээгээ одоо дахин шалгуулах зүйтэй гэж бид үзэж байгаа. За 13 компани ямар ажил үүсгэсэн нэг одоо Монголын төмөр замын барилгачдын үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч өдөр ян хэлнэ. За үндэсний 13 компани 2013-аас 14 оны хооронд энэ 267 км гашуун сухад 5 чиглэлийн төмөн замын суур бүтцийн ажлын далан барих ажлыг үндсэндээ бол 80-аас 100% гүйцэтгэлтэйгээр гүйцэтгсэн. Энэ 13 компани 2 жилийн хугацаанд энэ ажлыг хийсэн ажлынхаа үлсэнд өнөөдөр 59 сая доллар аваад байна. Үлдсэн тэр ажлынхаа гүйцэтгэлээс суудуулсан суудгалын мөнгө болоод тэр гүйцэтгээд авч чадаагүй мөнгөө өдийг хүртэл сул зогсож байгаа тэр сул зогсолтынхаа зардлыг бол гаргуулж авч чадаагүй явж байна. Саяхан мэд 13 компанийн Samsung CNT гэж компани ирсэн төлөөлөлтөд уулзаад асуудлыг газар дээр нь ярилцсан. Энэ дээрээс тодорхой шийдвэр гарсангүй. Тэгээ өнөөдөр дахиад уулзах байх. Энэ асуудлыг дахиад тавина гэж бодож байна. Ер нь бол үндэсний компаниуд энэ ажилд оролцохдоо ашиг орлого гэхээсээ илүү үндэснийхээ бүтээн байгуулалтыг хийж гэн Монгол улсын хөгжлийн нэг гарц байна гэсэн энэ сэтгэлээр хийсэн. Яг тэгэхээр бидний хийсэн ажлын үр дүн бол Монголын ирээдүйд зайлшгүй шаардлагатай тэр Монголын хөгжлийн төлөө гарц нь болж ажиллах тийм бүтээн байгуулалт ажил байсан юм аа. Тэгээ одоо энэ ажлыг ингээд дутуу орхичихсан энэ компани одоо гэрээгээ цуслаад явах гэж байгаа юм шиг байна. Тэгээд энэ гүйцэтгэсэн ажлынхаа төлбөр мөнгийг өгөхөөр одоо ингээд хойш суугаад энэ нь одоо ингээд замрах байдалтай. Саяын энэ ярьсан энэ тэр Ли Жон Ёл гэж хүнд хийсэн өгсөн итгэмжлэлээр бол энэ хүн бол санхүүгийн хариуцлага хүлээгт хэцүү болж байгаа шиг байна тий. За өөр асуудал байна.
өөр асуулт авах хэрэгтэй.